Манай хуулийн фирм бол 2015 оны 4 сарын 7-ны өдөр өмгөөллийн дархан эрхээ хуулийн фирм. Одоо энэ зурган дээр байгаа Батчаргал гэдэг өмгөөлөгчтэйгээ хамтарч байгуулж исэн. Миний бас өмгөөлөгч Хуурай ах сайн хамтрагч энэ ахтайгаа хамт байгуулж исэн. Тэгээд хуулийн фирмийнхаа нэрийг өгөхдөө бас дархан гэдэг нэрээ оруулаа. Дээрээс нь дархан эрх гэдэг бол бас нэг халдшгүй эрх гэдэг агуулгаар хууль зүйн утгач гэсэн байгаа. Тэгээд ийм нэрийг өгөөд ер нь бол орон нутагт хамгийн анхны хуулийн фирм гэж байгуулагдчихсэн. Одоо удахгүй эрхчил одоо жилийн дараа 10 жил болох гэж байна. Энэ хугацаанд бас олон хамт олон бас манай хуулийн фирмд байж ажиллаж одоо бол яг бүрэлдэхүүн бол 2 өмгөөлөгч 2 туслахтайгаар ажиллаж байгаа. За сайн байцгаана уу. Прогр Блиц асуулт хариултын энэ удаагийн дугаар Дархан хотоос хүрч байна. За өнөөдрийн дугаарт дархан эрх хуулийн фирмийн гүйцэтгэх захирал өмгөөлөгч Сод болд оролцож байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Өдрийн мэнд. За ингээд бидний урилгыг хүлээн авч манай асуулт хариултын дугаарт оролцох сонирхолтой баярлалаа. За ингээд ихний асуулт. Таны цаг мөнгө зардаг хобби чинь юу вэ? Хобби одоо сүүлийн 3 жил ер нь бол Монгол хүн чинь моринд их дурлж одоо моринд их мөнгө зарж цаг зарж хоббирч байгаа. Тэгээ миний хүү бас өөрийн төрсөн хүү морь унж байгаа. Тэгээ ер нь бол яг моринд өөрөө ч багадаас морь хурдан морь ундаг гэсэн. Тэр морь гэсэн сэтгэл бол байсан. Миний аавын аав буюу миний өвөгийн тамга байсан манай гэрт. Тэгээ тэр тамга надад өвлөгдөж ирсэн. Олонгон тамга гэдэг нөгөө Арбан баядын хошууны олонгон тамга гэдэг. Тэр тамгыг бас сэргээгээд Дархан хотын 60 жилийн ойгоор бас Монгол иргэн байна гэж соёолын морь уралдуулъя гээд. Тэгээд оюутан байхад хамт амьдарч ирсэн Сүхбаатар аймгийн Түмэн цогцсонд амьдардаг дүүтэйгээ холбогдоод. Тэгээд очиж 60 жилийн 21 он гэж 20 оны намар очиж нэг соёолон аваад. Тэгээ нөө соёолонгаа ачуулах гэсэн чинь угаасаа нэг портер дээр нэг 4-5 морь багтдаг гэхээр 3 гүү нэмж аваад ингээд 4 адуу аваад миний аав өвөөгийн бас уламжилж ирсэн хитэ адуу ингээд манай ээжийн дүүд сэлэнгийн хүдэр суманд улсын авраг малчин цог нэмэх гэдэг миний нах зах байдаг. Ах дээр бас байсан. Тэгээд ахын бас бэлгэлсэн гүү хитэ юм байсан. Тэгээд нийлүүлээд ер нь бол адуугаа ингээд үржүүлээ. Бас адуугаар бас хоббирээ. Энэ бас нэг оюуны хөдөлмөр эрхэлдэг, стрессээ тайлъя гэдэг утгаар ингэж л морин дурлаа. Тэгэл 20 оноос хойш одоо ингээд 4 дахь жилдээ сүүлдээ цэвэр азар аваад үржүүлэхий хордоо удмын адуу гаргая гэд. Яг гэхдээ ер нь бол мөнгөтэй хүн моринд хоббирдэг гэдэг агуулгаар хүмүүс хараад идэг. Би бол одоо тэр том одоо мөнгө зарж гэдэг гэхээс илүүтэйгээр сэтгэл зарж энэ адуу гэдэг юм дурлж явж байгаа. Тэгээ хүү маань бас яг тэр үеэр 2 сарын дотор хурдан морь унсраа 60 жилийн яваар морь хурдан морь унаад одоо 2 жил улсын наадамд морь унсан. 2 дахь жилдээ бас яг миний морь биш ч гэсэн хүний морь унаад аймагтай айр гитсэн. Тэгээд ер нь яг моринд хоббироод ингээ явхад гэр бүл үр хүүхэд маань хүртэл ингээ дурлаа явж байгаа учраас одоо хамгийн их хобби гэх юм бол одоо цаг заавал гарвал морь руугаа явдаг нэг ийм хоббитэй хүн дээ. За гоё хоббитэй байна. За мэргэжлэр ер нь хэдэн жил ажиллаж байгаа вэ та? Одоо 10 дахь жилдээ ажиллаж байна яг. Тэгээ 2014 оны 10 сараас эхлээд яг нөгөө хуульчин эрхээ бол 15 онд авсан. 14 оноос эхлээ итгэмжлэлээр иргэний эрхтэй орж эхэлж байна. Тэгэл яг энэ намар бол 10 жил болно. Яг өмгөөл гэдэг салбар руу хөл тавиад. За мэдээж олон шүүх хуралдаанд оролцсон байх. Хамгийн адал явдалтай шүүх хуралдааныг дурсвал адал явдалтай гэвэл яг адал явдалтай гэсэн хэлээд хөгжилтэй шүүх хурлууд айгүй их байдаг. Би ч бас жоохон инээд муутай. Тэгээ нөгөө хүн жоохон хөгжилтэй юм ярих ч юм уу нэг шүүх хурлын уур амьсгалуу зарим тохиолдолд айгүй хөгжилтэй болдог. Одоо нэг санаанаас гардаггүй нэг шүүх хурл байдэ. Дөнгөж бас өмгөөлч болоод удаагүй 1-2 жил болж исэн баг. Тэгээд нэг зээлийн гэрээний маргаан дээр 2 одоо миний үйлчлүүлэгч нэг их чинд зээл авсан бас нэг их нөгөө эсрэг талд бас нэг ахмад насны 50 гарсан 60 хүрч байгаа 2 ихч байсан. Тэгээд нөгөө шүүх хурал чинь дэхтэй явагддаг шүү дээ. Нөгөө дараалалаараа ярьдаг. Гэтэл нөгөө шүүх хурал дээр нөгөө тал нь жоохон ийм худлаач гэдэг юм уу жоохон үнслэгүй юм ярингууд манай үйлчлүүлэгч нөгөө тэр нь дургуутснаа илэрхийлээ шууд ингээд ямар зөвшөөрлөгөө босоод
одоо хэрүүлэх юм одоо юу гэх нэг тийм нэг дэггүй юм юу болоод тэгээд нөгөө шүүгч та дэгээ байраа гэдэг алхаа зөхиод сүүлдээ нөгөө шүүгчийн үгийг сонсохгүй тэр хоёр хоорондоо маргалдаад тэгээд шүүгч бүр нэлээд хүчтэй алхаа зөхиод би тэрэн дээр инээд бүрээ инээгээ тэгээд бүр шүүгчээ би нэг гараад 0 орчод тэрийг 0-д орж байгаа инээж жагаад буцаж орж ичээс нэг тийм өвгөлтэй шүүгүүр санаанаас ерөөсө гардаггүй. За таны одоо өмгөөллийн үйл ажиллагааны загвар стилийг тодорхойлбол та юу гэж тодорхойлох вэ? Ер нь ямар стил загвараар өмгөөллийн үйл ажиллагааг явуулдаг вэ? Ер нь бол таагдчихгүй шүү дээ. Ер нь таалах одоо хүнд ямар нэгэн таамаг өгөхгүй байхыг хичээдэг. Ер нь тэгээд угаасаа ажлын ачаалал янз бүрийн байдлаас шалтгаалаад тэр байдлаараа ер нь өмгөөл хийдэг. Одоо яг энэ ингэх гээд байна гэдэг нэг уншигдаж тодорхой байх нь өөрөө өмгөөлд бол буруу зүйл гэж боддог. Тэгэхээр таашгүй байх хэрэгтэй. Шүүх хурал дээр одоо нөгөө үндэслэл, гаргалгаа, нотлох баримтуудыг бол яг ингээд эзэгтэй мөчтөд нь гаргаж ирээ гэсэн ийм л бодлоор өмгөөллийг л 10 жил болж байна да. За. Өөрийгөө 20 настай залуу гэж төсөөлвөл өөртөө одоо ямар зөвлөгөө өгөх вэ? Ер нь бол хүссэн зүйлээ хийл гэдэг зөвлөгөө өгнө. Тэгээд яг өөрийгөө гэхээр одоо би 20 настаас одод бол чи бол мундаг байсан шүү л. Яг бол би өөрийгөө хүсснээр л амьдраад өнөөдрийг хүрж байгаа. Өнөөдрийн 30 хэдэн настаас одоо би болоход 20 настаас одоогийн бүх үйл бас зөв явсан, хүсснээр явсны үр дүн гэж харж байгаа учраас би бол 20 настаа ер нь яг 20 настаа залуус бол хүссэн бүхнээ л хий гэж. Хүсэж байгаа юм а зоригтой хий гэдэг зөвлөгөөг нь 20 настаас одод бол лайктаар. За таны одоо хамгийн амжилттай онцлог тийм одоо өмгөөллийн үйл ажиллагаа юм уу те шийдвэрлүүлсэн хэрэг гэх юм бол нэгийг нэрлэеч. Олон байгаа тийм. Энээс нэгийг одоо онцлоо. Тэгвэл хамгийн ойроос нь л онцлоо. Ер нь бол би өөрөө бас захиргааны чиглэлээр оюутан ахуй цагаас эхлээд сонирхож энэ чиглэлийн өмгөөл хийх гэж зорж явдаг. Тэгээ манай хуулийн фирм дос захиргааныхаа хэргийг бол би дагнж өөрөө өмгөөлж явдаг. Тэгээд хамгийн сүүлийн жишээ гэх юм бол одоо энэ дарханд нэг газрын маргаан байгаа одоо орон сууцны барилга барих зорилттой газар дээр хүчингөө олгосонтой холбогдлоо засгийн захирамжтай холбогдлоо маргаан байдаг. Тэгээд захиргааны хэрэг дээр нөө илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолох гэдэг нэг юм шаардлагаар яваад анхан шатан дээр ялагдаад давх дээр ялаад дээж хөх төр хивэндээ батлагдчихсэн. Гэтэ энэ бол бас нэг ер нь бол бас жишг болж болохоор ч гэдэг юм те. Ийм маргаануудын нэг хамгийн ойрхоос дурдах юм бол. Ер нь бол бас миний орсон ганц нэг хэрэг иргэний маргаан энэ төр бол бас нэг түүхийн судалгааны сэтгүүл дээр бас хэвлэгдэжсэн. Энийг бол бас онцлох гэж үзэн татварын маргаантай холбогдсон. Тий. Тэгэхээр яг бас эрүүгийн хэрэг дээр би нэг ордоггүй мөртлөө эрүүгийн хэрэг дээр би нөө хууль бусаар одоо нөө мод бэлтгэхтэй холбогдлолтой асуудал дээр бас ер нь бол жишг болох шийдвэр гаргуулад одоо ер нь бол энэ дархан сэлгэгч нөө модтой ойтой учраас модны маргаан их гардаг. Тэн дээр бас ингээд жишг болох нэг шийдвэр гаргуулж исэн ийм тохиолдлууд бол байгаа. Тэгэхээр ер нь бол онцлог зүйл бол олон байгаа. Тэгэхээр ер нь бас миний өөрийн өмгөөл хийж орж явж исэн хэрэгүүд дотроос ингээд бас тодорхой хэмжээний шүүхийн судалгааны сэтгүүл дээр гараад амьдрал дээр бас жишг болоод явж байгаа хэрэгүүд байгаад бас тэрийг бол онцолж бас өөрөөр бахархаж явдаг. За. 3 үгээр өөрийгөө тодорхойлбол итгэл, хүсэл, эрч хүч. За. За ингээд дараагийн асуулт их ачаалттай одоо тийм дарамттай үед яадаг вэ? За ер нь бол утсаа салгах чинь. Утсаа авахгүй. Халгаагүй байсан ч авахгүй. Тэгээ морин дээр очино. Хүүгээ дагуулад очино. Тэгээ яг одоо би морь сонирхоод 3 жил 4 жил болж ингэсэн. Эхний 2 жил бол ерөнхийдөө хүмүүс дээр адуу малаа харуулад ингээд явжсэн бол өнгөрсөн жилээс хойш өөрийн гэсэн бас нэг зүчээгээд өөрийн орчноо бүрдүүлж байгаа. Тэгээд айл дээр морь байхад бол хүүхээ дагуулаад машиндаа хоноол морьныхаа хажууд одоо бол өөрийн гэсэн бас нэг зүчээтэй болж байгаа учраас тэндээ бас хонж өнжөөд. Тэгээ ер нь бол морь хараад морьны зүгээр өвсөйдж байгаа нь үнэр нь янцгааж байгаа ч гэдэм уян дээр байгаа өөрсөж байгаа нь хүү маань морь унж байгаа нь ерөөсө бүх стрессийг арилгана. Тэгээ нэг өсөндөө өмгөөлөгч гэдэг энэ хүрээлээс салаад зүгээр ингээд хөдөөний нэг малчин шиг
Одоо юм гонж монж одоо юу косч бичиг өмсөхгүй, бакал өмснө, халтар хэртэй хамаагүй хугацаа өмснө. Тэгэл ер нь бол морины хажууд байгаа бүх цаг хугацаа бол миний хамгийн том стресс тайлах гарц гаргалгаал болдог. Тэгээ хүүгээ хараад бас их бахарх юм. Хүүтэйгээ очивол бүр илүү гоё байна. Одоо миний хүүчин бас сая дааг сургасан. Хурдан 2 жилийн өмнө одоо 3 жилийн өмнө хурдан мөр 2 сарын дотор одоо парта башин паалтаа жорлонд морийг бол зурагтаар л үзчихсэн хүүхэд хурдан моринаас сурсан бол одоо 3 жилийн дараа эмнэг даагаа сурах хэмжээнд татсан байна. Тэгэхээр Монгол хүн юм чи бас Монгол ахуйтай ойрхон хүүгээ өсгөж байгаадаа бас их баяртай байдаг. Миний хүүч гэсэн одоо эцэг хүү хоёрын нөгөө хүсэл одоо өөрийнх нь эцгийн мөрөөд хүүгийн хүсэл хоёр давхцсан гэдэг бол их том хувь зохиол гэж боддог. За шийдэхэд бэрхшээлтэй хууль зүйн асуудлын шийдлийг ер нь яаж олддог вэ? Ер нь бол бодоол яваад идэг. Ингээд нөгөө уншаал, нухаал суугаад идэггүй. Тийм төрлийн хүн би бол бодоол яваад идэг. Тэгээ ингээд бодож идэл гинт санаа орж идэг. Тэрийг ер нь яг болж өгвөл тэмдэглээд авчдаг. Тэгээд ер нь нэг ингээд давзаалт гомдлон болж идэм үү? Ямар нэгэн гаргалгааны хэмжлэл энэ төр байх юм бол за ялангуяа гомдлын хувьд гэх юм бол ингээд хамгийн сүүлийн өдрийн гомдол өгөхөөс одоо нөшөө хаахаас хамгийн сүүлийн 2 цагийн дотор шийдэм үү? Ингээд бичглэр аюу үр дүнтэй ямар нэгэн ноорог засвар байхгүйгээр гардаг нэг тийм онцлог байгаа болов уу гэж боддог. Ер нь бол тийм байдлаар л бодож явж байгаад тэрүүгээ 2 цагийн дотор л ерөнхийдөө цаасан дээр буулгана гэсэн. 14 хоног бодоод 2 цагийн дотор. За хуульчийн ажлаас гадна ямар ажил хийх дуртай вэ? Ямар ажил хийхийг мөрөөддөг вэ? Хоббирыг орох уу? Тэг н хоббироо бас авна. Яг зүгээр өөр ажил байгаа юу? Өөр одоо тэгэхээр хуульчаас өөр ажил. Яг миний ээж бол эмч болгоно гэж 10 жил бэлтгэсэн. Тэгээд эмч болж угаасаа чадхааргүй байсан. Гэхдээ яг нөгөө хуульч мэрэгжлэгчсэн би бас эмчтэй зүгээр л дээ нийгмийн эмчлэг эмч. Тэгэхээр ер нь бол хуульчаас өөр ажиллаар би өөрийгөө төсөөлөхгүй. Яг зүгээр яг албан ажил юм бол тогооч болж байсан байж магадгүй хоол хийх бас дуртай. Ер нь бол хоол хийх дуртай. Сайн ч хийдэг гэж өөрийгөө боддог. Яг одоогийн бодит мөрөөдөл юм бол зүгээр нэг сайхан хөдөө очиод морь малгай хараад нэг сайхан агаар салхинд аргалын утаа үнэрлэл амьдрахыг мөрөөдөж шүү дээ. Яг нэг тэтгэвртэй бидний мэрэгжил тэтгэвртэй гарахгүй л дээ. Гэхдээ ер нь бол нэг хөвгчлөө хийгээд хэлбгүй ч боддог. Нэг 50 наснаас хойш бол тийм байдлаар амьдрах гэсэн зорилготой бодолтой л байдаг шүү дээ. За ингээд сүүлийн асуултыг асууя. Хуульчийн ажлын хамгийн хэцүү нь таны хувьд юу гэж санагддаг вэ? Хэцүү нэ? Тий. Яг одоо өмгөөлсөн хэрэг маань амжилтгүй дуусаад эцсийн шийдвэр нь яг дандаа ялна гэж байхгүй шүү дээ. Эсрэг гараад нөгөө үйлчлүүлэгч маань жоохон юм гонсгор нэг л гонсгор үлдэх. Тэр мөчл одоо хамгийн хэцүү. Тэгээд тийм мартагддгүй бас нэг тийм хэд хэдэн тохиолдолч байдаг. За манай өнөөдрийн дугаарт өмгөөлийн дархан эрх хуулийн фирмийн бүс захирал өмгөөлөгч Сод болд оролцлоо. За манай энэ удаагийн дугаарт оролцсон танд баярлалаа. Таны ажил хэлбэрт өндөр амжилт хүсье. За баярлалаа. Танаа одоо хамт олон гэсэн